За сайн байцгаана уу та бүхэндээ 2022 оны 8 сарын 31-ний сайхан өдрийн мэндийг Германы Осци далайн ирэг дээрээс та бүхэндээ эко био ногооныхоо үрийг аваад мэдчилгээ твшилж байна. Өнөөдөр маргааш хичээлийн шинэ жил эхэлнэ. Тэгээ эрдэмийн оргил төхөл тавих олон сайхан хүүхдүүдтэй сорлого хөдөлмөрт нь өндөр амжилтыг хүсье. За ингээд эко био ногооныхоо үрийг зам зураа авах гээд би ингээд чавга өндгөн улаан лойл бондгор улаан лойл ингээд энэ хар өндгөн лойл гээд алтан жимсийн андын бээр гээд өндөр 6 м өндөр дургадаг тийм гоё чихэрлэг их гоё юм жимс байгаа. Тэгээ нэг алтан жимсгээ нэрвцсэн байгаа. За эднэрийнхээ үрийг авах гээд аваад ирсэн байна. За өргөс тэмхнийхээ үрийг удаа авч байна. За өргөс тэмхээ болохоор ингээд мөчөр дээр нэм шар болгоно. Тэгээ мөчөр дээр ингээд шар болоод ирсэн өргөс тэмхнийхээ голоор нь зүсээд үрийг ингээд авчихна. За үрийг ингээд аваад шүүлтүр дээр ингээд аваад одоо энийгээ цөмөрөн карантин усан дээр барьж байгаа дуугаана. За бит хоёрын чинь нүүцэн саунд усыг тавьсан ойр зурн гар мараа угаах гээд ийм ус авцсан байгаа нь. За угаацсан өргөс тэмхээ ингээд шилэнд хийцсэн. Одоо өргөс тэмхэнд энэ угаацсан өргөс тэмхээ шилэнд хийгээ дээрс нь ингээд ус хийгээд дүүргээд ус хийчихнэ. Тэгээд энийгээ тагдаад наранд тавьчихсан цөмөрөө. Тэгээд 1-3 хоногт энэ бэлцгэнөөр найрлна. За бэлцгэнөөр найрлсныхын дараагаар за ингээд дутгаад өгөндөө одоо цөмөр ингээд усанд хийдсэн өргөс тэмхээ. За ингээд усанд хийдсэн өргөс тэмхээ утгаа төгтлөөр ургах өргөс тэмхэн дороо тунаа нүрнэ. Ургахгүй нь болохоор ингээд дээрээ гараад ирнэ. За ингээд за одоо энэ ургахгүй энэ өргөс тэмхээ болохоор ингээд цөмөр аваад нэгэ хайчихна. Энэ ургахгүй юм чи хэрэггүй. Ингээд ургахгүй өргөс тэмхнийхээ өрнүүдийг аваад би өрлөөгөө хараад утас руу гарахгүй нэг та бүхэнд маань харагдаж байна. За ямар ч байсан ингээд за одоо ингээд одоо энийг цөмөрөө тагман хаана. За ингээд таглаад тавьчихна да. За ингээд тавиад 1-3 хоног нарны гэрэл тавина. Энд би хачаа. За ингээд нарны гэрэл тавьчих. Манай хөрш болохоор Францад ирсэн байсан. За ингээд тавьчихна. За ингээд 3 хонсны яа битэ. За ингээд тавиал маргааш үзэнд би бэлтгэрүүд нь бүгд арилцсан байх юм бол маргааш шүүгээд хатаачч болно. Тэгээд маргаашнаас ингээд сэгсрээд ахаар энэ бэлтгэрүүд нь бүх сайхан арилж өгнө. Тэгээд тавиад агараа за.
Тэг 1-3 хоног болчих. Тэг дээр нь ингээд хөөд одоо ургахгүй гараад ирж байгаануудын бүгдийг халбгаар авчихаарай. Тэгээд дороо тунж байгаа нь бол ургана гэсэн үг. Дороо тунж байгаа өр нь бол ургана гэсэн үг. Ургах өрнүүд нь дороо тунна, ургахгүй өрнүүд нь дээр ингээ хөвөөрэй. За манай Франц хөрш аялахгаа явчих шиг. За би одоо та бүхэнд улаан лойлныхаа өрийг яаж авах харуулъя. Эхлээд би энэвэрхээ цэвэрлээ тхий. За улаан лойлныхаа өрийг авахтаа бол ингээ шилэн тус ирж байна. За тэгээд улаан лойлоо ингээ үсэж байгаа тийм бэлцгэнээр юм зөөлхөн хараа юм зөөлхөн ингээ дарахтаараа шууд тагарч штэ. Ингээд ийм үрээ авна. Энийг ингээ шууд арайных нь энийг өгнө авчихвал зүгээрээ. За одоо энэ өрөө ингээ усан дотор шахаж чинь. Ингээд усан дотор ингээ шахахад тэгээд ингээд усан дотороо ингээд өөрөө гарчиж байгаа үрээ авна. Дороо ингээд тунаад ирж байгааз гоё тий. За харнаа өөр энд зөөлх өөр юу вэ нэ? Гоё болцгүйцсэн тийм юмнууд аавна. За энийг л авъя. Зүрх ингээд аваад за одоо энийг усан дотор барьж байгаад ингээд шахаад ингээд хөдлөхөд энэ наалтчаад унахгүй байгаа үрийг бол авсны хэрэггүй. Зүгээр яг өөрөө доороо унж байгаа үрийг аавна. За ингээд өрчин доороо тунна. За ингээд авсан үрээ одоо чөмөрөө угаахад хэрэггүй дээ. Зүгээр энэ чигээр нь ингээл сайхан сэгсрээл наран тавьчихна. 1-3 хоног. За ингээд 1-3 хоног энэ хоёр тэгээд өдөрт онгоолгоол сэгсэрнэ маргааш онгоолгоод үзнэ. Сэгсрээд бэлцгэрүүд нь арилж гин үгээд. За тэгээд 1-3 хоносныхын дараагаар үрээ аваад за ийм шүүх төр дээр шүүгээд тэгээд энэ дээр хатаачихна. Ийм хатаа хийж авсан. Үрээ хатаагаа явж байгаа. Энэ өчигдөр маалганы үрээ авсан. Энэ зоон наран цэцгийн өр байна. За ингээд өргнүүдээ хатаагаа явж байгаа юм. Энийг болохоор би ингээд буруу харуулсан. Уг нь энэ ингэж харах хэрэгтэй байхгүй юу? Ийм бисээ. Ингэж угаах юм бэлээ. Тэгээд ингээд угаахлаар энэ завсруудаараа нөгөө өрн ороод болохгүй байхгүй. Тэгэхээр зэрэг би энийг буруу харуулаад энийг цааш нь ингэж ихэд тэгээд өрөө угаагаад байгаа. Тэгэхээр нөгөө завсар нүгэр орохгүй сайн юм бэлээ. За одоо та бүхэндээ энэ газрын айлан авахын өрийг авахыг зааруулъя. За ийм 3 алтан жимснийхаа хасыг авчлаа. Манайхан газрын айлан гэдэг. За одоо энийг цөмөр зүснэ. Голоор нь ингэж зүсчих. За энэ зүснийг ингэж эхлээд энд усах юм бэ. За би шилэндээ усыг тавьчлаа. Одоо цөмөрөө энэ зүснийг ингэж шахаад усан дээр барьж байгаа шахаал тэгэл ингээл юу яачин даа. Жохоо өдлөгч нь ингээд барай хөтөх ингээд сэгсэрхээр аяндаа бүх өрн унчин. Энэ хараа ингээд өрн бүгд унтсан. За ингээл өрөө авчин. Энэ хальсыг авчна. За нөгөө тал хэсгээ дахиад цөмөрөө хий. Жохон ингээд дарж өгч байгаа л тэгэл. Ингээд аяндаа өрн бүгд унчна. Усан дээр барьж байгаа л ингээд жохон өдлөхөөр. За ингээд нэг ширхэг нөгөө юунаас чинь газрын алим гэдэг чинь манайхан те алтан жимснээс мэн ийм хөөр гарч шít. За одоо цөмөр энийг таглаад
Тэгээд бас нарны гэрэл тавьчихна. 1-3 хоног хөрш авчихна. 1-3 хоног ингээд нарны гэрэл тавиал сэгсэрч үзээл нэг хонуулсан ч болно доо энийг бэлцгнөр байхгүй юм чи. Тэгээд одоо нэг шүлтүр дээр шүүгээл бүр би заримдаа бараг ингээд нэг шууд авчдгийн шууд авахар жоохон бэлцгнөртэй л ийдгийг. Жижиг шүлтүр дээр шүү. Тийм өчтөр авчихсан үр байна. Хараа газрын алимны үр аваад тавьчихсан үр байна. За одоо энийг гişмөр шүүж үзье. Энэ өнөөдөр авсан үр энэ дээр одоо жоохон нэмэн өшөө эднэрийг нэмээд аавна. Одоо энийг цөмөр шүүж үзье. Өчтөрийнхаа сайн голгочлаа хараа. Газрын алтан жинс нэмэн өрөнд ороод тончны энэ урахгүй өрөн дээрээ ингээ хөвж байгаа. Энэ урахгүй өрөнд ингээ халбаар авчихна. Тэгээд энэ дээр нь хөвж байгаа ганц нэг юм ингээ халбаар авчихна. За одоо энийг цөмөрөө усан дээр барьж байгаа шүлтүрээ усан дээр барьж байгаа. Тэгээд уучин таахаа шүлтүрээ барьж агаад энийг хийгээд тэгээд угаана. За тэгээд ингээд усан дээр барьж агаад угаацсан чи ийм гоё болсон. Хүрээ. Хараа ингээл угаачин шүү. Шилнээсээ ингээд шүүрлүгөө хийгээ. Нарийн ширхтээ шүүр байх хэрэгтэй. Төрөвчн тэр шүүрдэг шүү. Бүдүүн ширхтээ шүүр байх юм бол тэгээд савсараар нөгөө өрнүүд нь бүгд гоочж ш. За ингээд угаагаад одоо энэ угаасан үрээ галтгооны юм цаасан дээр гэж тавьж агаад за лад нүр адилхан ерөөс бүгд ингээд 1-3 хонцсон байх юм бол ингээл үрээ сайхан тараагаал хатаачтай хоо хоор газар руу ингээд тавиал ингээд тараагаад хатаачна. Энэ жижиг үрийг болохоор би ингээд цаастай нөгөө хатаагч руугаа хийсэн байгаа. За би энэ та нарт харуулъя да. Энд чи нөгөө газрын алимны үр хатааж байгаа. Далбаа малбаага зөөцөө үрээ хатааж байгаа шүү та нарт. Монголд ч сайхан ургаараа гээл өрөөгөөл үрээ хатаагаад байгаа. За ингээл хатаачин хараа. Нэг гараар яаж байгаа нөгөө хатсан өрмэн унчих гад байна хөө. За ингээд хатаачин за. Одоо энийг ингээд сайн тараагаад тэгээд энэнийхээ дээр нуглаа тавьчихна ингээд цаастай. Тэгээ сайхан хатгаар нь зэрэг одоо энэ хатцсан өрөө халбгаар сайхан усаал тэгэл авчихна гэсэн үг. За ингээд та бүхэн бас өрөө аваарай. Миний энэ явуулсан энэ эко био ногооны өрнүүд бол ерөөсөө хэрвээ та нар тарьж ургуулсныхаа дараагаар үрийг аваад ургуулхад бол дахиад ургах юм гоё боломжтой, ийм гоё эрүүл, ямар ч гений өөрчлөлт байхгүй, ийм жинхэнэ эрүүл гоё ногоо байгаа шүү. Эндээ би өндгөн л ойл гээд нэр өгсөн байгаа шүү эднэртээ. Өндгөн л ойл, бондгор л ойл, бондох ойл. За тэгэхээр хөөрхөн нэрнүүд өгсөн алтан жинс гэдэг. За ингээд та бүхэндээ амжилт хүсье. Баярлалаа. Сайхан ургуулаарай.